За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр итгэлийнхэн тайлбарыг бас явна. За ингээд ихэнд нь итгэлээ унш 63 дугаар хуудсан гаргаж байгаа. Тэгээ хамтдаа итгэлээ уншиж хаад номын тайлбар руу гаргая. Бурхан ном хургийн чуулганд бодиг үрдэл бибэр итгэмо миний өглөөдөргүүдэн үлзэн бойнаар магад амтны досод гэгэрэх болтугай бурхан ном хургийн чуулганд бодиг үрдэл бибэр итгэмо миний өглөөдөргүүдэн үлзэн бойнаар магад амтны досод гэгэрэх болтугай бурхан ном хургийн чуулганд бодиг үрдэл бибэр итгэмо миний өглөөдөргүүдэн үлзэн бойнаар магад амтны досод гэгэрэх болтугай хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан луга төгөлдрөө болтугай хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаа агзага болтугай хамаг амтан зовлон өгөө амгалан луга үлэ агзага болтугай хамаг амтан холлоор уурлаад ажага зангэдэг жаржага болтугай хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан луга төгөлдрөө болтугай хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаа загзага болтугай хамаг амтан зовлон өгөө амгалан луга үлэ агзага болтугай хамаг амтан холлоор уурлаад ажага зангэдэг жаржага болтугай хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан луга төгөлдрөө болтугай хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаа загзага болтугай хамаг амтан зовлон өгөө амгалан луга үлэ агзага болтугай хамаг амтан холлоор уурлаад ажага зангэдэг жаржага болтугай газар дэлхийг хөзөр зурсан зэзгсэр жагдан сомбор он дөрвөн тэвэ нар зарар жемэзо бэлэгд бурхны орон царин өргснөр азар ариун орны хамаг амт эдлэг болтугай ома сарван датагада ядам гуру арна мандала ханрия даями. За. За номын 16 дугаар хуудас. За удирдгал дөрвөн их хөтөлбөр өсвөл одоо хамгийн ихэн дээр нь бол аврал удуулахын бяцлаглалын зэргийг номлоно гэж гисэн. За яагаад энийг ихэнд нь номлох гэж байгаа юм бэ гэхээр зөвхөн одоо үг төдийгээр болохгүй бурхны шашинтан би бурхны шашинтан би бурхны шашныг шүтдэг аав ээжээс уламжилсан ч гэдэг юм уу. Нэг ийм үг төдийгээр бол болохгүй. Цаана нь бүр онцгой нэг тийм түүндээ итгэж бишрэх түүнийхээ утга учирыг олох ийм шаардлага байна гэдгийг хэлж. Тэгээ энийг бол нагарж байна гэгээ юу гэж хэлж байгаа вэ гэхээр эхлээд ертөнцийн юмсыг сайтар таниа түүнээс гэгэрэл тэмүүлэх санаа төрнө. Хамгийн анх эхлээд бид нэр одоо өөрсдийнхөө байгаа бодит байдлын ертөнцийн утга учирыг таньж мэдэх хэрэгтэй. Тэгээ энэ юмыг ингээ мэдээд ойлгоод ирэх юм бол аяанда хүн гэгэрэх ёстой юм байна гэдэг ийм санаа төрн. Тэгээд хойд насны тухай тэр гэгэрэл өөрийнхөө байгаа бодит байдалд хүн дүгнэлт хийгээд ирэхээр би ч боловсрох ёстой юм байна шүү. Улам илүү хөгжих ёстой юм байна гэж тийм сэтгэл төрдөгтэй адилхан гэж хэлж. За тэгээд энэ дээр бол бидний тус чухалчлах тууны гол нь бол төгс гэгэрэлийг олох явдал мó. Одоо бидний хамгийн эцсийн зориод байгаа зүйл бол гэгэрэл. Түүнийг олохын тулд орчлон ийм бүхэл зүйлсийг бол улалзан асах галт нурам мэт ойлгож магадархан ууслаар өдөөгдсөн нирваныг тус чухалчлах зөв оюуныг үүсгэх хэрэгтэй гэж хэлдэг. За энэ бол
одоо бидний яг энэ байгаа бодит байдлынхаа мөн чанарыг сайн мэдээд ойлгоод ухаарад энэ орчлон ертөнц гэж юу юм, хүний амьдрал гэж юу юм, одоо байгаа бодит байдалтай ингээд дүгнэлт хийгээд ингээд ирэхээр эн чинь бол ингээд нэг гулалзаж асж байгаа тийм галт нурам шиг ийм л зүйлс юм байна гэдгийг ойлгоод ирэх юм бол би гэгэри гэдэг тийм сэтгэл төрөх. Энийг магадгархан сэтгэл гэдэг. Тэгээд нирван буюу одоо тэр гэгэрэл рүү ингээд зориод ийм оюуныг үүсгэх хэрэгтэй гэж байна. За ингээд үүсгэхийн тулд чингэхэд гэдэг маань ил түндрийн чөлөө өвчрөл бүрдсэн энэ биеийг олоход бэрх хатлаа маш хэврэг өөхөн хялбар өөххийн цагт зул мэт мөхгүй дахин төрөл авах хэрэгтэй тэргүүтэн баг төрлөختний санаа бодлыг санах шаардлагатай гэж. За ингээ гэгэрх гэж энэ оюуныг үүсгэхийн тулд яах вэ гэхээр эхлээд ил түндэр гэдэг маань энэ насаа хэлж. Энэ насны одоо энэ хүний биеийг олцсон байгаа энэ төрлийг хэлээд. Энэ хүний төрөл гэдэг чинь ер нь бол хүний төрлийг одоо олсон хойно хэврэг тэгээд хүн их амархан байгаа зүйл маань бол энэ дээр ер нь хүний төрөл үл юм 3 чухал зүйлийг гаргаад байна л. Хүний энэ биеийг олоход бэрх гэж. Нэгдүгээрт бол олоход бэрх. Хоёрдугаарт болохоор маш хэврэг хүн хялбар байдаг. За гуравдугаарт бол гуравдугаарт нь бол энэ биеийг олдсон хойно бол их хэрэгтэй гэж хэлдэг. Энэ ламрен дээр бүр бодмирийн зэрэг дээр их тодорхой байгаа. За энэ дээр бол ерөнхий дүрдэж байна. За тэгэхээр хүний төрлийг олно гэдэг чинь бол зүгээр тийм амархан зүйл биш. Маш их хэцүү олдоход их бэрх. Тэгээ энэ дээр бол бүр зүрлэл авсан байдаг тийм ээ. Зүг ингээд газар таруул дээш нь хатгachаад түүнд ингээд юнгар удаа цацхад тэр зүүнний үзүр дээр тогтож байвал тэр төдийгөр ингээд хүний төрлийг оллоо гэж үздэг. Тэгэхээр энэ хүний төрөл бол яг мөн чанарынхаа үүднээс ч үлгэрийн үүднээс бодоод үзэхэд үлээрээс маш их ховор зүйл. Одоо ингээд будаа аваад шилийн хан руу цацхад тэр шилийн хан дээр будаа тогтож байвал яг түүнт лугаа адил хүний төрлийг олно. Тэгэхээр энэ хүний төрлийг олно гэдэг нь маш их хэцүү. Асар их олон төрлийн буян, ерөөл, тэгээ сайн одоо аав ээжийн ерөөл, ачаалал энэгээр л хүний төрлийг олж өсөж өндийж. За тэгээ хүний төрлийг олоо хүн болоо төрчглөө гэхэд хүний бие гэдэг бол тийм бас нэг бат бөх зүйл бол биш. Маш хэврэг. Бараг дөрснөөс авахгүй л ингээл агшин ямагтал одоо хүн эвдрээл өөрчлөгдөд байдаг гэж. Тэгээд хэврэг гэдэг маань бол хүн амархан тийм нөхцөл олон байна гэж. За хүн хялбар. Амархан хүн. Хэврэг гэдэг дээр яг өвчин зовлон өвдөх одоо сэтгэл санаа урвах янз янз болох энэ зүйлийг ойлгож байна. За тэгээ хүн хялбар. Маш хурдан байна шүү дээ. Алга ургуулахын дайны л байна. Өнөөдөр ялангуяа одоо бид нэр ингээ яг амьдрал дээр харж байна тийм ээ. Энэ янз бүрийн өвчин энэс болол асуул аваар өчигдөрхөн зүгээр явж исэн хүн нэг хормын дараа гэхэд байхгүй байх жишээ. За ийм одоо хялбар болчихжээ. За өгсөн хойно зул ингээд жаргаж байгаа юм шиг байхгүй болчихгүй. Дахиад төрөл авна. Хүний оюун ухаан мөнх. Тэгээд дахиад төрөл авах учраас хүний энд насанд хийсэн үйл дараагийн төрөлд бол дараагийн төрөл авахд сайн төрөл авах муу төрөл авах гэдэг нь хамаарна гэж. За авах тэргүүтэн гэдэг энэ тэргүүтэн гэдэг дээр бол бага төрлөختний одоо мөрийн зэрэгт байдаг зүйлүүдийг хураачиж байгаа. Бага төрлөختний мөрийн зэрэгт бол юу байдаг вэ гэхээр одоо хамгийн эхлээ багшийг шүтэх. Тэгээ хоёрдугаарт бол энэ хүний төрлийг олсон ягдуу учраас за хөл мөнх ус үлийн өр орчлонгийн зовлон тэгээд энэ аврал одуулах ийм одоо 6 зүйлийг бол энэ бага төрлөختний мөрийн зэрэгэнд бол ийм 6 зүйлийг гаргадаг. Тэгээ энэний дараалал нь ч бас их учиртай юм байл л. Сайн ингээд үзэх юм бол хүн сайн сайхан явах одоо зөв ингээд нэг явахын тулд хамгийн хүн төшөг толгуур болдог. Ялангуяа оюун ухааны хувьд төшөг толгуур болдог нь хэм бэ гэхээр багш. Тийм учраас багшийг шүтээ. Багш гэдэг бол гэгэрлийн чинь сайн явах зам мөрөч яг эхнийх нь үндсийн үнц. За багштай болчлоо гэхэд яг надад ямар боломж байгаа юм. Тэрнийг ойлгох хэрэгтэй. Тэр үл тэр хүний төрлийг олсны утга учир чөлөө учрал бүрдсэн.
чөлөө учрал гэдэг тэрний дээр нэг 2 үг гарсан. Чөлөө гэдэг бол одоо 10 чөлөө, 8 учрал гэж байдаг. Бүр энэ нэг нарийсахад бодмын зэрэг дээр гаргадаг. Өөрт нь бол одоо 5 зүйл бүрдсэн. Хүн бол төрсөн, эргэтэн бүтэн. Одоо нүгэл үлдээгөө учраас энэ хүний төрлийг олсон. Их хүнд нүгэл үлдээгөө учраас гэдэг. За бусдаас бас хамаардаг 5 учрал гэж байна. Тэр нь болохоор бол одоо бурхны шашинтай газар төрөх, их чөлөөтэй, шашин ном хий, би нэг сайхан юм хийхэд нэг хаад хордгоо боломжтой тийм газар төрөх гэдэг. Өнөө үед ингээ хараад байхад бол яг энэ 10 чөлөө 8 учрал бол бидний ялангуяа энэ монголчууд бидний хувьд бол бүр төгс бүрдсэн юм шиг харагддаг. За ийм одоо бүрдсэн энэ боломжоо бид нэр мэдэх ёстой гинэ. Тэгээ энийг мэдэхгүй бол өөрийнхөө биеэнд ажиллаж чадах. За тэгээд тэр хүний төрлийг олохын утга учир гэдгийг ойлгоод ирэхээр за би тэгвэл ийм боломжтой юм байна. Гэхдээ энэ маш богинохон хугацаанд оршин тогтнож байгаа. Хүний нас гэдэг бол ахархан өхөл мөнгөс гэдгийг бодох хэрэгтэй болж. Тэгээ мөнгөс гэдгийг ойлгоод ирэхээр бол хүн зүгээр суухын арга байхгүй. За тэгвэл энэ мөнхс юм байна. Тэгэхээр би яаж одоо юу хийх ёстой вэ гэхээр үлийн үрийг мэдэх ёстой болж. Зөв буруу зам мөрийг мэдэх. Буруу замаар явах юм бол одоо нүгэл хийгээд байх юм бол ийм зовлон учрах нь. Би буян хийгээд байх юм бол ийм жаргалтай учрах нь. Миний яг хүсэж байгаа хүрэх гээд байгаа газар маань энэ маань гэдгийг яг мэдэж авах зүйл нь үлийн үр байх. Тэр бол яг нэг явах зам мөрийг зааж өгч. За мөн нөгөө төгөр бол одоо энэ орчлонгийн бас тэр үлийн үрийг лавшруулж ойлгохын тулд 3 муу заяаны зовлон бүр сайн ойлгох хэрэгтэй байдаг. Нүгэл хийх юм бол ийм одоо зовлон идэх юм байна шүү. Ийм хүсшгүй зүйлийг бид нар дээр хүссэн хүсээгүй тохиолдох юм байна шүү гэдгийг ойлгохын тулд тэр 3 муу заяаны зовлон гэх тэрнийг бүр онцгойлон гаргадаг. Тэгээд түүнээс гарах арга зам юу вэ гэхээр л одоо энэ аврал одуулах болчих. 3 эрдэнд итгэх аврал одуулах. За ийм баг төрлөختний одоо ийм санаа бодлыг бол бодороо санаарай гэж хэлж. За үүнийг санаад ирэхээр тэр мэд санааг судалснаар муу заяаны зовлонгоос сэтгэл машид айж өнөө өдөрч надад энэ зовлон ирэхгүй гэх магадгүй гэсэн үүднээс үнэхээр ариун авралын оронд аврал эрэлцэх оюуныг үүсгэх хэрэгтэй тул аврал одуулахын хөтөлбөрийг нэн тэргүнд номлохын учир энэ шүү гэж хэлж. За тэр баг төрлөختний санааг ингээд судлаад ялангуяа тэр муу заяаны зовлон ингээд санаад ирэхээр бүр түүнээс өөрийн ирэхгүй ингээд сэтгэл бүр айц төрж эхэлж. Одоо бид нар хамгийн сайн мэдэх нь адгуусны зовлон байна. За энэ зовлон өнөөдөр ч надад дээр ирэхгүй гэх юм тийм баталгаа байхгүй. Тийм болохоор тийм байдалд орохгүй тулд үнэхээр ариун тийм авралын үнэхээр ариун гэдэг маань бол яг төгс аварч чадах тэр авралын орныг хэлж байгаа. Энэ авралын орнд аврал болох тэр аврал шүтээнийг бол эрэлцэх хэрэгтэй. Тэгээд түүнд бол одоо оюунаа даатгаж аврал одуулах хэрэгтэй. Тийм учраас хамгийн ихэн дээр энэ аврал одуулахын хөтөлбөрийг бол номлоод байгаагийн учир энэ юм шүү гэж хэлж. За тэр ч зүйтэй. Бид саничорын номд суралцах үед бол эхлээ шалгадаг ухааныг судалдаг. За үүнээс эхлэхийн учир нь юу гэхээр шалгадгийн тийм тайлбарт бидний багш ялж төгс нөгцсөн бурхан гэгэнийг шалгарсан төрлөختөн мөн болохыг иш ухааны үүднээс мөшгөн шалгаж нотолдог гэж хэлж. За ингээд эхлээд бол одоо энэ аврал одуулахын зүйтэй байна шүү. Яагаад тэгэхээр бид эхлээд хамгийн анх эхлээд энэ ном сургаал үзэхийн тулд чойрын ном үзэхийн тулд эхлээд тэр шалгадаг ухааныг судалдаг. Цадам гэдэг. Нотлох ухаан. За ингээд эндээс яагаад эхэлж байгаа гэхээр л бурхан багшигдагч яг үнэхээр шалгарсан төрлөختөн мөн үү биш үү гэдгийг бүр иш ухааных нь үүднээс нотолж, мөшгөн, судалж түүнийг яг үнэхээр бурхан багш бол шалгарсан төрлөختийн мөн юм байна гэдгийг мэдж авдаг. Тэр нь болохоор бол одоо яг бидний шүтэж бишрэх гээд байгаа 3 эрдэнэ байна шүү дээ. Тэр бурхан гээд байгаа. Бурхан гэгэн гээд байгаа чинь үнэхээр тийм шалгарч гисэн, гэгээрч гисэн. Энэ төрөл хийтний хамгийн дээд нь мөн үү биш үү гэдгийг ингээл хоорондоо мэтгэлцээ, дагсал хэлэлцэж мэтгэлцдэг байх нь л. Тэгээд мэтгэлцээд түүнийгаа үнэхээр одоо шалгарсан төрлөختөн бол мөн шүү гэдгийг нотолдог гэж. Учир шалтгааных нь үүднээс, үр дагаврын үүднээс ингээд аль талаас нь бүр яг энэ бол нөгөө бүр цэвэр логик
одоо шүүн хэлэлцэх, шинжилэн судлах ийм мэтгэлцээний журмаар явж одоо тэрний яг сүжиг биш, зөвхөн сүжиг биш. Бүр ингээд нарийн одоо судалж мөшгөж мэддэг гэж. Тэгээ энэ дээр нэг ялж төгс нөхцсөн бурхангийг ингээд ялж гэдэг бол одоо дайн байлдаанд яваад ялна гэхээс илүүтэй өөрийгөө ялсан. Муу сэтгэлээ ялчдсан. Бүрэн ялсан гэж. За төгс гэдэг бол эрдмийг төгс хэрэгшээсэн. Нөхцсөн гэхээр энэ зүгээр ертөнцийн одоо суутнуудаас бол бүр хавьгүй илүү гараад явчихсан. Түүнээс давсан гэсэн утга санаа гэлж байгаа. За ингэж нотолдгоо гэж байна. За тэр мэд хэрэггүй иш ухаанаар судалсан мэдлэг анхааран авч хэрэгжүүлэхийн загтуул эхлээд баг төрлөختөн лүгэ нийтийн мөрийг анхааран авах хэрэгтэй. За яг ингээ ийм ухаанаар одоо судалж мэдэж тэр анхааран авахын тулд бол эхлээд баг төрлөختний мөрийг судлах хэрэгтэй юм л дээ. Бид нар яг өөрөө өөрсдөө одоо үзэл судлах энэ насны зүйлийг сайн мэдэх хэрэгтэй гэж хэлж. За тэхийн тулд тэр нь бол аврал одуулахын өвдснаас л эхэлдэг. Энэ жамдаас л эхэлдэг. Итгэлээс л эхэлнэ гэж хэлж. За түүнийг ихэнд нь номлжээ. За ингээд удирдгал хэсэг маань өндөрлж байна. За удирдгал хэсэг дээр бол маш чухал юмнуудыг гаргаж байгаа. За одоо ингээд үндсэн бүлэг рүү гарна. За нэгдүгээр бүлэг. За аль нь тулгуурлаад аврал одуулахын шалтгаан. За энэ удирдгал хэсэгт бол ямар ч байсан л нэг аврал одуулах, итгэлийг унших ёстой, бясалгах ёстой байна гэдгийг бол гаргаж. За тэгвэл бид нэр яагаад аврал одуулах ёстой вэ гэдгийг нэгдүгээр бүлэг дээр гарч. За баг төрлөختний үес буян нүгэл хоёрыг эсрэгээр эдэлсний ирэхээр 3 муу заяанд унах авир ёсыг санахаар л айдас чихүүц төрнөө. Дунд төрлөختний үест 3 орны орчлон ном 8 зовлон, 6 зовлон, 3 зовлон зэрэг орчлонгийн мөн чанараас өөрсгөө санснаар сэтгэлд айдас давтнаа гэж хэлж. За айдас давтнаа гэж хэлж. За тэгэхээр ер нь бол энэ аврал одуулахын шалтгаан аль нь тулгуурлаа гэдэг маань ямар шалтгаанд тулгуурлаад аврал одуулах ёстой вэ гэдэг. Тэрнийг гаргах гэдэг. Тэгэхээр аврал одуулахын шалтгаан бол 2 байна л гэдэг. Нэгдүгээрт айх, хоёрдугаарт итгэх. За ерөнхийдөө бол юунаас айх ёстой вэ гэхээр бид нэр энэ орчлонгийн 3 муу заяа, энэ орчлонгийн одоо зовлон зүвдгүүрээс айх ёстой. Тэгээ юунд итгэх ёстой вэ гэхээр түүнээс аврах чадал нь хэнд байна гэхээр чухаг дээд 3 байна. Лам 3 эрдэнд байна. Тэрэнд итгэх ёстой гэдэг. За ерөнхийд нь ингэж хараад. За энэ дээр бол бүр наривчлаад баг дунд их төрлөختний яг тэр 3 төрлөختний мөрийн зэрэгэмжээс нь шалтгааных нь ялангуяа айх шалтгааныг гаргаад. За дээр бол гаргасан тийм ээ. Одоо шавнарыг бол ингээ 3 төрлөختөнд тувааж үзнэ. Зөвхөн энэ насыг одоо зорж байгаа, энэ насны тухай сайн сайхан амьдрыг гэж бодож байгаа хүнийг бол баг төрлөختөн гэдэг. Тэгэхээр бид нар бол баг төрлөختөнд хамаарна. За яг ийм санаа бодолтой хүмүүс юунаас одоо ихэвчлэн юунаас тийм айдас хүйц төрдөг вэ гэхээр бид нар буян нүгэл хоёрыг эсрэгээр нь буян үлдэх гэж байгааг санаад л нүгэл үлдээд байдаг. Тэгээ энэнийг эсрэгээр нь нэдлээд байхаар за бид нар бол одоо жарах гэж байгаа. Уул нөхцөл нь жарах гэдэг. Тэгтэл хийж байгаа юм дандаа нүгэл байгаад. Амьтныг хорлох, амьдаслах, хэн нэгнийг хуурах, худлаа хэлэх, ширүүн үг хэлэх гээд дандаа ийм зүйлүүд байдаг. Тэгээ яг эн чинь бол өөрөө цаана хуйлт. Бөөрөө одоо хизээж хинч өөрчилж болшгүй тийм хуйлт. Тэр эзэснийхаа үүлээр нүгэл ингээ хийсний үүлээр бид нэр хойд насандаа яадаг байхаар 3 муу заяанд л унах гэж. За ийм дүр төрхийг авир ёс гэдэг юм байна. Тийм одоо дүр зургал харагдаад. Тэгээ энэнийг л ингээ харахаар бид нэр өөрсдөө ингээ бодох нь л та. За би юу хийв? Ямар буян хийв? Ямар нүгэл хийв? Гэ ингээд жинлүүр дээр жигнээд үзэхээр хийсэн муу юмнууд нь их болчихж байгаа. За тэгэхээр эндээс одоо ямар үр дүнд хүрэх вэ? Юу гарах вэ гэхээр өөрөө ирэхгүй л цаана 3 муу заяанд унах л ийм л шалтгааныг л бид нэр хийгээд байна. Тэгэхээр энийг ингээ бодоод үзэхээр л өөрөө ирэхгүй л одоо хүнд айдас төрдөг гэж. За энэ бол баг төрлөختний бол ингэж одоо баг төрлөختөнд бол ийм айдас төргөн. За дунд төрлөختөнд болохоор арай нэг өөр. Дунд төрлөختөн болохоор энэ орчлонгийн мөн чанарыг ингээ бодоод. За орчлон
хорвоо гэдэг чи яг ямар мөн чанартай байна гэхээр ерөөсөн 8 зовлон, 6 зовлон, 3 зовлон гэдэг ерөөсөө энэ орчлон хорвоо гэдэг чинь дандаа л тэмцэл, зовлон зүдүүр ийм л талбар юм байна шүү дээ. Өвхийн зовлон, төрхийн зовлон, өвдөх. За тэгэл дээр нь нэмээд одоо хүснээ ирээд үл олох, ханахаа үл мэдих. Уваагайгүй болоод ирэнгүүт л хүн ханахаа болждаг, шунлан нэгтээ явждаг, шунлаан барьж чадахгүй. Өсөхгүй өөрийнхөө би нэг тэгчих юмсан, жаргачих юмсан гэдээ яваад ахаар түүнийг олддог улмал зовлонтой болоод. Ерөөсөө энэ орчлон хорвоо гэдэг чи яг өөрөө тийм үн чанартай юм байна. Тэгэхээр энэнийг ингээ бодохоор л өөрөө ирэхгүй тэр зовлонгоос айдас төрдөг. За их төрлөختний үеэст болохоор бол өөрөө зовлонгоор хичнээн нэрвэгдсэн ч яамаа. Тэргүүл шүүгээр ачаар тэтгсэн их болсон хамаг амтны өөрийн ирэхгүй үйлнээс ванасаар төрөх хөвхийн орчлонгийн зовлон амсаж байгаа даанч хөөрхий хэмээн айх сэтгэл төрдөг. Их төрлөختөн болохоор бол арай өөр байх нь л дээ. Тэр одоо айж байгаа айдас нь ямар юунаас айдаг вэ гэхээр тэр өөрийгөө зовох эднэрийг үл нэх бодохгүй. Тэр яах вэ? Харин одоо их болсон надад хамгийн ачтай хайртай дотны хүмүүс маань өвдөж байна, өхөж байна, муу юм хийж байна. Ингээд энэ орчлонгийн одоо зовлон амсаж байгаа нэг даанч яав. Үнэхээр одоо сэтгэл сэмширмаар юм аа гэдэг ингээ айдас төрнө гэж байна. Их төрлөختөн бол ингэж зорж айх. За энэ эдгээр айх сэтгэлүүд нь бол аврал одуулах хамгийн анхны шалтгаан болно гэж байна. За яг хүмүүс одоо бас хэлцүүг байд юм байна л да. Аюул зовлонтой болоод ирэхээр л аврал ярилцдаг. За зүдэрч ядрахаараа хамаатан саднаа санагалзаж эхэлдэг гэж. Ийм бүр хилцүүг байна. Одоо тэр дандар лаарамын аврал одуулахын хөтөлбөрт бас байж байна. Тэгээд ихэвчлэн бид нэр яг ямар үедээ л буян ном хийж ийнэ гэхээр ядарч зүдэрсэн, өвчин зовлон, хагцал зовлсон үзээд ирсэн үедээ л нэг хин нэгнээс хүссэн хүсээг бол аврал ирэх болж байгаа. Тэгэхээр энэ айн гэдэг маань тэр аврал одуулахад түлхээд байгаа нэг шалтгаан болж байгаа. За ингэж одоо бодож энэнийг зүгээр өөрт тохиолдсон ном бодох хэрэгтэй. Тохиолдоогүй байлаа ч гэсэн түүнийг өөрөө биш юм ахад хүмүүсийг хүртэл хараад бодож явах хэрэгтэй. Яагаад гэвэл энэс гарах гарцыг хайх хэрэгтэй байхгүй. Бид нар өнөөдөр одоо эдийн засгийн янз бүрийн хүнд асуудал болж байна л гэж байна. Тийм учраас яг эдийн засгийнхаа энэ байгаа байдлыг тооцож үзээд ирээдүйд ийм эрсдэл гарах нь шүү. Тэгэхээр энэ эрсдлээс хамгаалахын тулд ийм хийх ёстой гэдэг. Яг тэрэн шиг бидний хувь заяа амьдрах одоо энэ орчлонгийн жам ясыг ингээ санаад үзэхээр ийм л зүйлүүд л харагдаж байна гэж хэлж. Ер нь товчхондоо хэлэх юм бол одоо 3 муу заяаны зовлон энэ орчлоо хорвоо гэдэг чинь зовлон зүдүүртэй ийм л зүйл байна. Тэгээ энэ бол хизээгүй өнөөдөр миний найзад зохиолж байлаа гэхэд маргааш надад ирэхийг үгүйсэх харахгүй. Тэгэхээр энэ бүгдийг хараад энэ өвдөж зовсон, шаналсан ялангуяа одоо дэлхийн нийтээр ийм өвчин гараад гिचнээн олон амьтаа өгч байна. Энэ бүр үнэхээр бодоход айцтай зүйл байгаа байхгүй. Яг өнөөдөр над дээр энэ ирүүл яах вэ гэд бодохоор өөрөө ирэхгүй л айцс ирж. Тэгэхээр энэс гарц нь юу вэ гэхээр хүн өөрөө хариуцлагатай байх гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэл. Тэрэн шиг яг энэс гарах гарц нь юу вэ гэхээр энэс чинь аварч чадах чадaltaй зүйл нь. За тэдгээр зовлонгоос аврах чадал багш чухагдээд байгаа гэдэгт зүрхний гүнээс сэтгэмжлэх нь авралуудуулахын 2 дахь шалтгаан гэж. За тэгвэл энэ зовлонгоос юу аврах вэ гэхээр л жухагдээд гурав аварна л гэж. Жухагдээд гурав л аварч чадна. Энд бүр зүрхнийхээ гүнээс сэтгэмжлэх. Яагаад тэр одоо жухагдээд гурав ч аварч чадахгүй гэвэл хүн өөртөө хариуцлагатай байх, муу юм хийхгүй байх. Тэр арга ухааны чинь жухагдээд гурав бурхан ном хуурга тэр гурав дотор ингээд заагаад өгсөн байна. Энэ өвчний ганц хангааж чадах хамгийн одоо найдвартай арга, эцсийн найдвартай арга нь юу вэ гэсэн чинь хүн өөрөө хариуцлагатай байх гэж. Яг тэрнийг л хэлж. Хүн өөрөө хариуцлагатай байх, салхигатай байх, өөртөө итгэлтэй байх, сэтгэл санаагаа тайван байлгах, сайхан юмыг бодод төсөөлөх. Ирээдүгэн сайхнаар төсөөлнө гэдэг бол гончгсомд аврал гэдэг одуулна гэдэг бол ирээдүг хамгийн сайхнаар төсөөлж байгаа. Бүр ингээд одоо тэр бясалгал эднэр тийм гайхалтай.
ирээдүйгэн сайхнаар төсөөлөв. Тэгээ хамааг амтнд тусыг үлдэх тийм хүч чадлыг олох. Энэ бүгдийг л хүн ингээ оюуханаар энд хадгалж хийж. Тэгэхээр жухагдээд гуравтвал энэ зовлонгоос ерөөсө бүрэн аврах чадвар биш үү. Энэнд бол ерөөсө чинхүү зүрхнийхаа мохор ясныхаа угаас итгэх хэрэгтэй гэж байна. За энэнийг хоёр дахь шалтгаан. Довчтой аврал одуулахын хоёр шалтгаан байх нь шүү дээ. Нэг нь бол айх, нөгөөх нь бол аврах. Юунаас айхаа өгөхээр бидний тохиолдож байгаа энэ зовлон зүдүүрээс айх хэрэгтэй. Хоёрдугаарх нь түүнээс гарах аргазан байна уу гэвэл байна. Тэр нь хинд байна гэхээр чухагдээд гуравт байна. Яагаад гэдгийг хойно одоо бүр тодорхой тайлбарлана. За бидэнд өвчин, зовлон, ад зэтгэр тэргүүтэн хөнөөл гарвал түүнийг арилгах арга юм уу? Эсвэл чухал ажил хэрэг бүтээх шаардлагатай болбоос түүнийг бүтээхийн тухайд л аврал одуулахаас биш бусад үед өөр арга чарга эрэлхийж түүнийг айл ямагт онцгойлон авдаг гэж. За бид нар яг энэ хоёр шалтгаан бол яг байхгүй байна гэдгийг хэлэх гээд байна. Энэ хоёр шалтгаан бол байхгүй. Бид нар яаж аврал одуулж яана вэ гэхээр за нэг өвдсөн үедээ л хийд орно. Өвдсөн үедээ багшаагаа бат. Зовхоор бол багшаагаа сан. Багш маань аварч өрсөөгөөрэ би одоо өхлөөш, одоо тэглээш үл ингээ бат. За нэг ажил бүтээх гэсэн. Тим одоо ажил бүтээх гэж байгаа, тим тендер авах гэж байгаа юм. Одоо тэрний юм бүтээгээд өгөөч. Гээл одоо тим нэг ажил гээл. Ажлаа бүтээх гэсэн юмсан. Бид яг ингээ би ч гэсэн өөрийгөө бодоход яг тийм байх. Яг нэг хэрэг гарахаар багшаагаа гонч өгсөн мэн гिचнэ сайхан санаж байна. За яг л ийм л байдлаар л аврал одуулж байна. Бурхан шүтээндээ хандж байна. За ингэж л аврал одуулаад бурхан шүтээндээ нэг итгэж биширдэг сүмхийд явж байна. За бусад үед нь яг уу гэхээр орхичдаг. Жаргаад гайгүй боломжтой болоод ирэнгүүтээ нөгөөдгөө бүгд мартаал явчихдаг. Тэгэл өөр арга хийгээд өөр арга чарга янз бүрийн ертөнцийн элдэг ажилд л орооцолд. Өгөөл мэрэг төлөг болоод за одоо тэн дээр очиж нэг мэрэглүүлнэ юу хөн өнгө талын үзүүлнэ гээл яв. За ийм юмнуудыг л бид нэг яг нэг бүр чухалчлаад л аваад байх юм аа л гэж хэлж. Хаяа нэг аврал одуулахыг нэжгээд үлдвч хоёр шалтгаан үг төдий залбирсноос ач тус юр гарахгүй байна гэж хэлж. Энэ үл яг бүр илэрхий байш. Байнга биш хаяадаа нэг бид нэр ингээд байж байгаа л нэг хийж байгаа юм л та. Тэгээ ингэж одоо ном уншуулахаар яг нөгөө хоёр шалтгаан байхгүй. Тэр хоёр шалтгаан ерөөсөө байхгүйгээр л ингээд нэг үг төдий зөвхөнд нэг залбирал. Ингээд бол бид нарт ач тус гарахгүй байна. Тийм болохоор л тэгээд энэ өөрсдөө хийдгүү хаяа нэг хийхээр тэр ном чинь ерөөсөө хэрэгэлдэг юм бол тус болдгүй юм байлаа шүү дээ. Ингээд эн чинь гарахгүй байх нь аргагүй бид нэр байнга хийж чадахгүй шүү дээ. Тэгээд хийхээр яг нэг сэтгэлээсээ биш. За нэг зарим нь ураг бол одоо ингээ хүчээр шахуу. За тэр аавал нэг ном уншуул гэсэн одоо ном уншуул. Ээж нэг тийш очиодох гэдээс би л нэг очихоос. Одоо тэгээ хэр уддаг юм баг. Урдхан шиг яваас. Дараагийн юм хэцүүдл. Канагаа үзсэн юмсан инээ тэрээр. Яг нэг иймэрхүү байдлаар хандаад байна гэж хэлж байна. За тийм хүн. Шашны үүдээр ороод их хөлгөний судалд багтахгүй хэлэх юм бэ гэж. Бид нар бол ингээд аврал одуулах чинь нөгөө шашинд орохын үүд гэж байгаа. Аз жаргал тэр амар амгаланд хүрэхэж үүднэ гэж. За бид нар аврал одууллаа хаалгыг нэчлээ. Тэгээд орлоо. Яг их хөлгөний судал дээр тэр хоймор байгаа сайхан судал дээр сууж чадахгүй л гэж хэлж. Яг хаалгыг онгойлгочлаа гэхэд тэргээр ороод бид нар аз жаргалд хүрч чадахгүй. Эннийг одоо хэлэх юу вэ? Тэгээд одоо буддийн шашинтай, бие бурхны шашинтай гэж тийм хүний шинж чанар ч алга шүү дээ гэж хэлж. Ерөөсөө харагдахгүй. Тийм болохоор энэ ухаантай хүмүүс минь бүгдөө бас энэ хоёр шалтгааныг бүрдүүлэхэд хүчтэй хатуу гэж байгаа шүү. Баттай нэг төрхийн арга ёсноо шамдахын цогцолтой шүү гэж. Бөөр одоо сэтгэлээсээ чинхүү сэтгэлээсээ бодох хэрэгтэй. Тэгжээж л энэ ч аврал юм бол. Ингэж л одоо буян ном, итгэл үнэмшил аврал болох нь л дээ. За ингэж өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөе доо. За сүүлд нэг итгэлээ бүгдөө сайхан уншаа. Одоо нөгөө аврал одвол хоёр шалтгаанаа
мэдээд авсан юм чинь тэр хоёр шалтгаанаа бодож жагаад дэлхийн тохиолдож байгаа өвчин зовлон төргөн амьрлаасаа өхөж өргөдөж байгаа энэ олон амьтны зовлон төргөн арилаасаа гэж бодоод тэгээд 3 эрдэндээ авралуудуулъя. Итгэлээ хураангуугаар нь уншия. 63 дугаар хуудсан байгаа. Тэг бүгдөө хамтдаа залбирая да. Бурхан ном хургын жуулган бади гурдал бэр эдгэмо миний оглог тэргүүдэн олсон байна. Мага дамдны досад гэгэрэг балтуга бурхан ном хургын жуулган бади гурдал бэр эдгэмо миний оглог тэргүүдэн олсон байна. Мага дамдны досад гэгэрэг балтуга бурхан ном хургын жуулган бади гурдал бэр эдгэмо миний оглог тэргүүдэн олсон байна. Мага дамдны досад гэгэрэг балтуга хамагамтан амгалан хийгээд амгалангэ жалгаан дага төгөлдрө балтуга хамагамтан зовлон хийгээд зовлонгэ жалгаана загдага балтуга хамагамтан зовлон амгалан дага үлэ хагзага балтуга хамагамтан халлар орла дажага занг Дэгэ жаржага балдуга хамагамтан амгалан хийгээд амгалангэ жалгаан дага төгөлдрө балтуга хамагамтан зовлон хийгээ зовлонгийн шалгаана загдага балтуга хамагамтан зовлон өгөө хамаглан дога үлэ хагзага балтуга хамагамтан халлар орла дажага занг Дэгэ жаржага балдуга хамагамтан амгалан хийгээд амгалангэ жалгаан дага төгөлдрө балтуга хамагамтан зовлон хийгээ зовлонгийн шалгаана загдага балтуга хамагамтан зовлон өгөө амгалан дага үлэ хагзага балтуга хамагамтан халлар орла дажага занг дэгэ жаржага Балтугай газар дэлхий хуржэр зурсан зэдэгзар жадан самбаран дурван тэвэ нара сарар жэмэ зо белэд бархны аран заран арасна асара айрон орне хамагамтан элэга балтуга ngoма зарван дадага ядам гор ардна мандала хамнэряндая ами За тэгээд энэ үйлдэлсэн буйна бүгдөө хамагамтан гэгэрхийн тухай зориулъя гэж бодоорой. Дагижэн савгэгэвад дандандава гондогон бандан жагдаран жагдан. Тэмбэням бүрэнду салжи шог.